зооносын эмнэлэг бол чухлаа. Мал амтны халдварт өвчнөд тэмцэх за түрүүний манаас мэрэгжлийн хүн хэлж байгаа шиг байлээ. Олон талаараа энэ бол одоо бүрэн бүтэн үйл ажиллагаа явуулах ёстой. Ийм байгууллага өнөөдөр бол орон байрны асуудал хүндхэн байгааг газар дээр нь манай одоо газрын дарга очиж үзсэн. За зураг төс нь бол бэлэн болсон байгаа. За түрүүн цаг засаг сайдын үед барина гэж засгийн газар солигдоод ингээд ажил зогссон гэж хэлжүүлээ. Энэ бол ташаа мэдээлэл. За 2018 оны төсөв батлагдахад би хөдөө орон нутагтай холбоотой бүх төсвийг шалгахад бол энэ Ховд аймгийн зоонозын эмнэлгийн барилгын төсөв бол байгаагүй. За энэ зүйлийг анхаарч ажиллана. Энэ зоонозын эмнэлэг бол баригдах ёстой. За дараагийн асуудал бол цогц садгалах байрны тухай мөн одоо түрүүн эрүүл мэндийн салбарынхантайгаа уулзахад бол хэлсэн 2019 оны төсөвт бид эрүүл мэндийн яам 2019 оны төсвийн талаар одооноос ажиллаж эхэлсэн. Тоногд хөөрөмж, засвар, за шинэ барилга, хүний нөөцгээд бүх чиглэлээр 2019 онд одоо тухайн үед нэгч аймаг сумыг үлдээхгүй байхаар тооцож одооноос ажиллаж эхэлж байгаа. Тийм учраас саяны та бүхний энд тавьсан шаардлагууд бол биелээ олно гэдгийг та бүхэндээ хэлхийг хүсэж байна. За түрүүн бас нэг хүн асуусан ер нь эмийн үн өндөр байна гэж энэ бол үнэ. Манай монголчууд аас твдээ 3-5 дахин өндөр үнэтэй юм хэрэгжилж байгаа. За эмийн үнийг бууруулах чиглэл бол бид бас гар хөмгөд суугаагүй ажиллаж байгаа. Азийн хөгжлийн банкны шугамар төсөл хэрэгжүүлсэн. За энэ нь ямар учиртай вэ гэвэл улсын өмчийн 34 эмнэлгийн байгууллагууд тус бүрдээ бие дааж эм худалдаж авах биш. Энэ 34 эмнэлэг нийлж эм худалдаж авах юм бол бөөний үнээр бид хямдхан эм авах юм боломж өртөх юм байгаа юм. Энэ жил анхны туршилтыг хийсэн. Ямар ч байсан 3 тэрбум төгрөгөөр бол эмийнхаа зарлыг бууруулсан байгаа. За цаашд бол энэ чиглэлд бол бид нар бас ахиц гарах ийм боломжтой байгаа. За нөгөө талаас бол эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг гаргах шаардлагатай болоод байгаа юм. Өнөөдөр бид эм эмнэлгийн хэрэгслийн хуулийн шинжилсэн найруулгыг одоо чуулга эхлэхэд бол хэлцүүлж батлуулна гэдэг төлөвлөгөөнд оруулсан байгаа. За ингэснээр эмийн зохицуулалтын албатай болж улмаар эмийн үнийг хянах, эмийн дээд хязгаарыг тогтоох ийм боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр бол олон нийтийн дунд зөнгөлөг хэрэгэлдэг, зөнгөлөг өвчнөд хэрэгэлдэг энэ эмийн үнийг бууруулах ийм боломж бүрднэ гэдэг хариултыг өгье. Анхаарал тавьсанд баярлалаа. Зооноос өвчин судлалын төв гэж байгууллага манад байгаа. За энэ байгууллагын байж байгаа байр нь бол 1950 онд байгуулагдсан. Био үйлдвэрийн зөвлөлтөд байгуулагдсан цагаан байсан бий. Тэр маань одоо улсын мэргэжлийн элтийн албаны 2 удаагийн акт тавигдсан. За бид бол тэнд ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдэг ингэхээр зэрэг ийм байгаа. Нийгэм, хүн ам, байгаль экологи, байгаль хамгаалал, хүн эмнэлэг ангаа ухаан, мал эмнэлэг хөдөөж авах, эрдэм жилгээ судалгаа, хилийн эмнэлэг, торой зээл, онцгой байдлын алба, цэрэг цагтаа, хууль хяналт, Монгол улсын үндэсний аюулгүй байдал гэсэн ийм олон нэгжүүдтэй нэг тамтын ажиллагаатай ийм онцгой гоц объект байгаа. За энийг одоо танилцуулах гэж одоо эрүүл мэндийн сайдтай уулзуулах гэдэг манай эрүүл мэндийн газрын дарга маань нэлээд явууллаа. Тэгээд тэр доллар ханд гэдэг, оюун ханд гэдэг дарга албаны дарга авчирд үзүүлж харууллаа. Үнэхээр бид нар бол бие аюулгүй ажиллагаа зөрчигдөөд халдвар хамгааллын дэглэм зөрчигд бэлэн болсон нэг юм байгууллага байгаамаа. Энийг зургуулийнхаа протоколд оруулаад энэ асуудлыг шийдэж өгөөрэй. Өмнө нь бол цогцсог сайд яг шийдэхээр болоод гасан намнаг дараа газрыг олгоод ингээд эхлэх гэжсэн чинь нөгөө засагтөр нь огцроод ингээ хоцорцсон юм байгаамаа. Гэхдээ эх оронд одоо бас хэцүү байлгүй яг гоо гэхдээ тэгэхгүй бол хэцүү байгаа шүү. Энэ бид нар Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэг хэсгийг гардаг бүр өнгөрөөж байгаа шүү. Манай тагнуулын яд банк хянжаад юм байгаамаа. Тэгээ нутгийн охин сайдтай баяр хүргэе амжилт хүсье. Энд дээр одоо бид угтж явахдаа төрх одоо энэ хорвоод ирж байгаа хүн болгоно. Төрхтөө бид төрх тасгаар ирж байгаа одоо бас босны оронд одоо энэ хүн болгоно одоо энэ хийж дараа очихтой энэ дээр бол бид нараас үдчих өгтөө хөдөлтийн дээр ноорон гэдэг танхимыг бас тогтоож тэлээ босны хөрөг зургийн залцдаг эргээд нэг бас нэг хүндгээ тэлээсээ явуулдаг ийм хэмжээнд бас нэг эрүүл мэндийн сайд анхаараач бид нар компани зах зээл дээр одоо хичээгээд чармаагаад хоёр том чухал хуулиа бид нар их хурлаар батлуулсан. Манай эрүүл мэндийн тухай хууль бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийг чанаржуулаад гаргах юм бол манай аж ахуйн нэгж иргэд малчгүй хөрөнгөч хөрөн болгож байна. За ингэхдээ бид нар яг хөтөр малаа эрүүлжүүлнэ. Малаа чанаржуул, үйлдвэр ухсаалыг сайжруулна. Боцаалбар төвчөндөө тэмцэлгээ болно. Урдсан сэргийлдэг болно. Энэ жил улсын төсөвтэй долоо босдог байна.
Тэгээд тэрийгээ дагаад эрчимсэн малаж байгаа бид хөгжүүлнэ гэж. Одоо энэ малаа вакцинжуулъя гэж бодож байна. Усан бүтээгдэхүүн удахгүй экспортод гарч монголчууд иргэд маань мөнгөтэй орлоготой болгодог гэж хийнэ. За энэ жил эх жил бас их онцлог газар тариаллын салбар үүсч өгсөний 60 жилийн ой бол эх онд. Тэгвэл засгийн газраас атар 60 Тихэ зон болонтой бас Монгол Улсын засгийн газрын одоо тэргүүн Монгол Улсын 30 дахь ерөнхий сайд Ухнагийн хүрсэнчлэн энэ удаагийн одоо засгийн газрын энэ баруун аймагуудаар явж байгаа айлчлал бол Монгол Улсын засгийн газрын мөрийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2018 он бол суур он болох учраас аймагуудаараа Аутирын нэрээр өнөөс ажлын амжилт сайн хүнийг хүсэе. Яг энд баруун аймгийн сайд бас нэлээд байгаа. Тэр манай эрүүл мэндийн сайд засгийн газрын үйл ажиллагаа мөрийн хөтөлбөртэй холбоотой шүүлтийг хийя. За засгийн газар бол олон хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлж байгаа яагаад байж байна. За засгийн газар бол хөтөлбөр эрхтгийг хэмжих ажлын бай бий болгох талаар нэг даван даалгавар гаргасан. Энэ даалгавар бол одоо бүх шатны байгууллагууд одоо хэрэгжиж Нэгдүгээр. Хоёрдугаар нь дарганы цөг бариад дарганы хүчнэрээ өлгөр болоод ингээ яваад байгаа уусууд ажилтаа, орлоготой, амьдралтай. Та энэ талаас ахаа заяа. Нэгдүгээр. Хоёрдугаар усны одоо зүүн эко байгаль хангамж хүүхдийнхээ цуглааныг хийгээд энэ ногоон баасууд аянаа өрнүүлээд нэгдсэн үндэсний байгууллага тэгээд энэ жижиг дундын сангаар олгож байгаа зээлийн хөөсрийг нэмэгдүүлэх гэж. Маш бага Ерөнхий сайд манаас хагас өдөр ажиллана. Энэ хугацаанд бол бид Эрдэнэрийн усан цахилгаан станцын шав тавьсан газрыг үзүүлэх үе. Ингээд бүсийн эмчилгээ онцлогооны төвийн барилгын асуудал шийдэгдэж байна. За бид нэр хөдөөж байгаа сайд маань цэвэрлэх байгууламж ногоон зойрны одоо нийтдээ тэрүүн 100 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. За энийг бол аймагт шилжүүлээ гэсэн ийм байдлаар одоо цогцлмоо сайдын хувьд бол бид нар бас нэг асуудлыг ярьж байгаа. За одоо өнөөдөр ингээд ямар нэгэн томоохон уулз болохоор хэрэгж идэм бас үгүй тааруухан болсон олон жил болсон барилга. За ингээд аймгийн баруун бүсийг одсон анхаарч энийг баригдах талд нь одоо анхаараа гэж хүсэж байгаа. Ерөнхий сайдаас энэ арга энэ коммунист зүйл одоо анхаарал